За гал мөрөн жилийн сар шинийн баяр зориулсан 50-с дэж насны ахмад өчтөдийн барилдааны нэгэн даваа эхэлж байна. Монгол улсын говь төмөрчин дархаа гагон сундагийн Сүхбат 20 жилийн дараа Монгол өх хөргөний ногоон дэвжээнэ гарч ирж барилдаж байна. За 2006 оны 6 сарын 28-нд болсон төрийн өмчийн хорооны 10 жилийн байр зориулсан улс аймгийн золтой өчтөдийн барилдаанд төрүүлээд тэр цаг мөчөөс хойш Монгол өх хөргөнд огт гараагүй байж байгаа өнөөдөр Монгол өх хөргөнийхөө ногоон дэвжээнэ гарч ирсэн байна. 70 настай Монгол улсын эчин Увс аймгийн дэсмийн хараад хайсрынгийн цэвэн гарч ирсэн байна. 1987 онд одоогоос 39 жилийн өмнө улсын эчин золонд өрж байсан бүх. За Монгол улсын эчин цогцол дөрч зүүнний удаад юм байна. За эхний 3 бүх бол хийлж байгаа юм байна. Бүхэн давал 21 бүх. Монгол улсын эчин за тэгээ хий давуулаа шууд дараагийн даваанаас амаа хаад явчих юм байгаа үстэй. За Говьолтой аймгийн Эрдэнэ сумын харид аймгийн арслан Даштилгийн бүрвжүү залуу нямдарч тооноол гарсан байна. За Монгол улсын говь төмөрчин дархаа гагон сундагийн Сүхбат аймгийн гэрсэн эрдэнэ чулуунтай тог тоорж байна. Дүүргийн хариа залуу галтан. За Монгол улсын говь төмөрчин дархан авраг 1993 он Монгол улсын эчин золонд өрж байсан 2000 2001 2004 оны улсын баяр наадамдаа төрүүлж Монгол улсын дархаа авраг золонд өрсөн. За 1987 оны эчин хайсрынгийн цэвэн 70 наснда Монгол өх хөргөнийхөө ногоон дэвжээг гарч иж барилдаад тог тоорж байна. За Монгол улсын эчин цогцол дөрж энэ ангиллын энэ намрын болсон барилдаанд үзүүрөх Жамин Брүначинтэй уулзж үзүүлсэн. За өнөөдрийн барилдаа харин Жамин Брүначин зодглон барилдаагүй юм байна. Тэнд авраг авгасан бэлгийн Сүхбат Монгол улсын ахмад начин хайсрынгийн цэвэн нэрмагнасаар. За гал мөрөн жилийн сар шинийн баяр зориулсан 50-с насны ахмад өгчүүдийн барилдааны 3 даваа эхэлсэн. За нэг давсан өгчүүд огшоогоо 2 даваагаа бол одоо 3 даваа болгоод ам авдаг бол уламжлалтай ахмад өхөн барилдаан бол эртнээс яг ийм уламжлалаар явж ирсэн. Өмнөх ахмад өхөн барилдаанд одоо яг ингэж ирсэн. За 3 даваа дархаа авраг Сүхбат Говьолтой аймгийн Эрдэнэ сумын аймгийн арслан Даштилгийн бүрвжүүг улсын эчин цэвэн Харанга аймгийн Эрдэнэ мандал сумын харь за талгаа ургаж удатаад Монгол улсын говь төмөрчин дархаа авраг гагон сундагийн Сүхбат Говьолтой аймгийн Эрдэнэ сумын харь аймгийн арслан Даштилгийн бүрвжүүгээр 3 давж 6-аад үлдэж байна. За авраг бол ерөнхийдөө барилдаандаа ихэд сайхан бэлдсэн биений өнгийг харахад бол ер нь далайн эрэг дээр байж байгаад ирсэн гэж бас яриа гарч байгаасэн дархаа авраг Сүхбат. За сар шинийн барилдаандаа бас нэлээд сайхан бэлдэж ирсэн харагдж байна Монгол улсын говь төрчин дархаа авраг гагон сундагийн Сүхбат. За 6-аад үлдээд тугаанд орж байна. За энэ даваанд улсын эчин цэвэн Харанга аймгийн Эрдэнэ мандал сумын харь аймгийн арслан Чойжлын Эрдэнэ чулууныг улсын эчин цогцол дөрж Говьолтой аймгийн Баян улсын харь аймгийн эчин Шонхрын Инхбаатрыг Өвранга аймгийн Сандсан харь аймгийн арслан Жамсран Хинтээ аймгийн Өмнөд гэрсмийн харь аймгийн за Ганжалбагийн Дэмбэрлийг аймгийн за Дундгуй Мөнхтөр Говьолтой аймгийн Жаргалан сумын харь аймгийн эчин Пүрэв сүрэн амлаж энэ даваанд Дундгуй аймгийн Цагаан гэрсмийн харь аймгийн эчин Догвор сүрэнгийн Мөнх Эрдэнэ Орхон аймгийн Баян өндөрсмийн харь аймгийн эчин Орсогийн Од сүрэнтэй тунам барилд харуулсан байна. За Монгол улсын дархаа авраг говь төмөрчин Сүхбат Монгол өхийн хөргөний ногоон дэвжээнэ хамгийн олон төрүүлсэн бүх шүү дээ. Одоогор тэр амжилтыг эвдсэн бүх гараагүй байна. За цаашдаа зүгээр хангаа авраг Баталзын заал бас нэлээд дөхөж магадгүй юм да. Өдөөд ийм өндөр амжилт гаргасан байгаа үед бол Сүхбат авраг бол өмнө спортын төвөртний түрүүнд байгаа. За баруун сугдаад авсандаа Сүхбат аврагыг нэг харуул мөнч одоо авьяастай шуурхай ганган барилдаантай аргагүй Монгол турхтны авраг гэдэг нь харагдаж байна да сая бас олон хүн зургаад оруулж байгаа харагдаж байна. Сүхбат аврагын ер нь орж ирэхэд бүгдээрээ Монгол өх хөргөөр нь бос хүндэтгэл үзүүлж байгаа харагдсан. Өсөгчд, бөхчүүд, хүүхдүүд, эцэг эхчүүд бүгдээрээ л аврагтай зургаад оруулж селфи хийж байгаа харагдсан. За барилдаандаа бас нэлээд бэлдсэн гэдгийг харж байгаа үзэгчд. Сар шинийн барилдаан гэдэл сайхан тосон бүрэнгэтэй гарч ирж байна. За далайн эрэг дээр очиж бас нэлээд бэлдсэн гэж хошгинж хэлж байгаас ер нь ортой бах. Бие бол ерөөхдөө сайхан бэлдээд гарч ирсэн харагдаж байна. Сүхбат авраг. За эд сайхан үеийг нь харж явсан хүмүүсийн хувьд бол бас дахиад харж хад барилдааныг нь харахад тэр үйлдэл хөдөлгөөн нүдэн дасал болсон тэр дэвэ шаваа барилдааныг харах бол бас сайхан байна. Одоо Монголд хүн бүгдээрээ л бас аврагын барилдааныг хараа сууж байгаа. 21-р зууны одоо анхны авраг анхны түүхөө ойдрүүлсэн 1024 мөхийн барилдаан бол 1951 оноос хойш болоогүй байж 2001 онд болоход бол Сүхбат авраг төрүүлсэн. За 92 оны аймгийн арслан бид рүү хэлсэн Хинтээ аймгийн баяр наадамд төрүүлж ирсэн. 93 онд улсын баяр наадамд 6 дахиад Хинтээ аймагт очиж үзүүлж ирсэн. 97 оны улсын баяр наадамд Балчинмын аврагаар 7 давж заан золонд өрсөн. 2000 онд
ган догдох гаритаар 9-5 дөрүүлж 2-1 он дархаа аварга Батэрднэр 15 дөрүүлсэн 2-4 он дархаа аварга за улсын гард ган догдохоор дахиж 9-5 дөрүүлээд далайн аварга болсон. За 2-7 онд бол далайн аварга гэдэг цол байхгүй бол эргээд даян аварга болоод 2-4 онд бол 2-1 оны 10 даваатай амжилт үнэлэгдэж Монгол улсын дархан аварга цолонд хүрсэн. Монголын одоо сүүлийн 100 жил төрсөн 10 дархан аваргын нэг нь. За Төв аймгийн сэргэлэн сум Түр урхан амнаас ирд үндэсний үхэн гараага хонхроос ирнэ. Эхэлсэн хүн шүү дээ. Хонхроос шонхрыг зорьсон гэж алдартай нийтлэл хүртэл байдаг зөвхөн аваргын талаар. Монгол улсын дархан аваргууд Нурмбаатар Хорлоогийн Баян мөнхий одоо яг анхны за одоо анхны гэж яг сургууль байгуулагдсан цагийн бол анхны шавнырийнх нь нэг. За өмнөөс шавнар бол бий бах. Улсын арцаг намжилдэрж Монгол улсын гард гандагт улсын зам бомбаяр улсын начин Баяндай Эрдэнэлэг Монгол улсын гавь тамирчин дэлхийн аварга мөнгөн медалт оюун бэлгийн Бүрбаатар гэдэг шавнар нь. За хонгодсон доо Синжигнээ барьсан дээрээс зүүн талд нь хонгодоод Монгол улсын гавь тамирчин дархаа аварга агонсондгийн Сүхбат 4 давж 3 төлдөж байна. За Орхон аймгийн Баян өндөрсөн Ярд аймгийн чи Оросогийн од сүрэнгээр 4 давж 3 төлдөж байна. За хөнгөн сайхан байна да аварга. За яг л 20 жилийн өмнө харж байсан дэр 25 жилийн өмнө харж байсан дэр дэвэ шаваа үйлдэл барилдаа амих дахин харагдаж байна. За хордон ч байна да сэжиж хонгодоод тавсан Синжигнээ өрцөн дээрээс. За ер нь тэгээ өрсөлдөгчийн сэтгэл зүйтэй барилдах ямар учраатай яаж барилдах уу? За энэ учраатай хэдэн удаа барилдаад ямар мэхээр давсан. За ер нь бүгд толгойд нь байж идэг хөлтөө. Тэрүүгээр бол гайхалтай. Нэг хүүхдээ 10 удаа барилдаж хайсан бол 10 хөлрөний толгойд нь байж идэг. Дараагийн одоо ямар хөлбөр сонгох уу? Яаж барилдах уу? Энэ талаараа өсгөх дург нэгнэшгүй өөх. За Монгол улсын За Монгол улсын дархаа аварга агонсондгийн гоцмөргөө дугаанд орж байна. Өнөөдрийн барилдааны тэргүүн барин төлөө үлдсэн. За Ахмад Бүхэн барилдаанд аймгийн арслан Эрдэнэжилүү аймгийн нэгэн Пүрүсрөө 2-ын барилдаа эхэлсэн. За өнөө жилийн улсын баринуудын тэргүүн барин төлөв гараад ирсэн магадгүй. За аварга сүхбат дархаа аварга сүхбат Чойжлын Эрдэнэжилүү өмнө 2 удаа барилдсан юм байна. 25 оны 6 сард таарсан. За 2004 оны 3 сарын 14-нд таарч хоёуланд сүхбат аварга давсан. За 14 он 2004 он гэдэг сүхбат аварга босоо байсан. Ер нь унаагүй дээ. Дан төрүүлээд орж ирж байсан. Булгуу хуваарлын нээлтэн дээр онол ер нь дахиж унаагүй юм да тэр жил. Сарчны барилдаан бас нэлээ маргаантай барилдаан болж ирсэн санагдаж байна. Тэгээд 10 гараа төрүүлж орж ирж байсан шүү. Тэгээ улсын байрнууд нь 3 дахь төрүүлж байсан. Тэр жилийн барилдаанд нь Эрдэнэжилүүнтэй таарж ирсэн юм байна. За дархаа аварга сүхбат бол 1971 онд төрсэн. Аймгийн арслан Чойжлын Эрдэнэжилүү 1970 онд төрсэн. Барилгач нь нийгэмлэг гэж барилдаж байсан баг шүү. Эрдэнэжилүү арслан. За Монгол улсын дархаа аварга сүхбат бол Шонхор гөлөв. За зүүн давхар ачаад талбайгаас гараа явчлаа. Буян бүхэн дэвжээний нэр дээрээс барилдаж байсан. Макс группийн нэр дээрээс барилдаж байсан. Элтхан бүхэн дэвжээ гэж барилдаж байсан аварга сүхбат бол. За ер нь тэгэл Монгол туурхтын донд бол гарцаа авах гэдэг том од хүн шүү дээ сүхбат аварга бол. Өвөр монголчуудын донд өрөө талимаг туваа нарын донд бол Агонсондонгийн сүхбат гэдэг хүн бол арга байхгүй одоо цуутай алдартай олны танил хүн. За ер нь саржны барилдаанд бас нэлээд бэлтгэл хийсэн. Зорж бэлдсэн нь харагдаж байна. Мөхний хөдөлгөөн, хурд, биеийн өнгө контроллер нь сайхан байна. За 2004 оны улсын баринууд нь бас онцгой өнгөлөг гарч ирж байсан да. За хөнтөрсөн. За өөрийнх нь гоё барилдаан шүү дээ. Хөнтрөөд хөл тавиа татдаг. Сарчны барилдаанд Батэрдэн аваргыг бол хөл тавьж хөнтөрт татаад рүүлж байсан. Ер нь унган багийнх нь мэх гэдэг. Улсын зан зултай доо. За хоёр талаараа барилдан. За зүүн талдаа хөнтрөөд. За Монгол улсын гавь тамирчин дархаа аварга Агонсондонгийн сүхбат сарчны Ахмад Бүхэн английн барилдаанд төрүүлж байна.
За 2006 онд Монгол өх хөргөнд төрүүлснээс 20 жилийн дараа төрүүлж байна. За саржны барилдаанд үндсэндээ 3 дахь төрүүлж байна. 1999 2001 оны саржны барилдаанд төрүүлж ирсэн. Өнөөдөр ингээд 50 стейж насны Английн Ахмад өхийн барилдаанд Монгол Улсын говь тамирчин Дархаа Аваргаан сэнгийн сүхэд төрүүлж байна. Аранга аймгийн Эрдэнэ мандсан яриад аймгаас нь Чойжлын Эрдэнэ жилийн үзүүрлээ. За 24 мөхөөс Дархаа Аварга төрүүлж аймгаас л үзүүрлж байна. За харин тэгээ сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол өхийн өргөнд унаагүй өгөхгүй л дөө сүхэд аваргал байна да. 2006 оны 6 сард төрүүлээ дахиж барилдаагүй байж байгаад өнөө жилийн сарчны барилдааны Ахмад Английн барилдаанд оролцсон барилдаад торлогоо төрүүлж байна. За түрүү өзөрөө 2 хүн дурсгалын зураг татуулж байна. За айлг үстэй өрцөн дээрээс зүүндээ хөнтрөөд авсан. За өглөө ер нь аваргыг өргөнд орж ирэхэд өргөө ер нь бүгдээр нь босч хүндэтгэл үзүүлж явах шиг харагдсан шүү. Сараа өөр байлээ.